Эрхэм сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчууд АМЖ радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гаргийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ энийг болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 25-ны 5 гараг студиуд хөтлөгч Ами найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амцгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжээ гэр бүл давчирна. Отрывын хамрын цэцлэг мөн Япон чанарыг Такатагаас бат бог чанар удаа адилхан Хитачи тавлан ахим театр хамтран ажиллаж байна. Нэг бол томчуудын шууд нэвтрүүлгийн 219 дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа хэлээд өгье. За одоо 2 хаягаар л таны цагтлыг авах боломжтойгоо Ами АМЖ радио .com руу илгээх нь. За мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсгэр рүү орохоор шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн урд нь хүрээд ирэх юм шүү. За тэгээд 7 сарын 9-нд сүүлийн дугаар яваад томчуудын шууд нэвтрүүлэг зогсон. Тэр болтол эх 7 хоногийн нэгтгэхээс 5 гарагаас дандаа цагтлуудаа уншиж хүргэн тэхгүй болоо цагтлууд манай уурц ерөөсөө уншигдэж амжаагүй яваад байна. Тэгээд болж игэл амжуулаад бүгдийг нь уншаад өгөхийг хичээнэ. За сонсогчтой бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн эхэнд сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргээд дараад нэферийн шууд утсыг нээдэг. За ирүү манайхан санджийн байвал 7 хоног болгоны тийм ээ лав гарагт одоо тийм сайхан дурсамжуудыг эргэж дуурстаг нэг нэгэндээ урам өгдөг нэг юм дугаарыг явуулъя гэж хэлээд одоо 3 дахь 7 хоног руу орж байна. Өнөөдрийн цагтлыг хүлээж авсныхаа дараа ямар сэдвээр ярилцах вэ гэдгийг манайх бас ойлгож байгаа. Ингээд ирсэн цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Зүгээр л өөрийнхөө үзэж туусан амьдралаас жаахан ч гэсэн хуваалцмаар санагдаад захиагаа бичлээ. Аваа өнөөдөр махтай хоол идэн тийм ээ гэж шулганаа хувцснаас минь чангаах үрээ хараад. Миний амьдрал тийм сайхан эхэлж байгаагүй л дээ. Их нартайгаа суугаад удаагүй би барилга дээр туслах ажилтаа хийдэг байлаа. Эцэг их маань хоёулаа архив. Байхгүй хооронд ихнэр хүүхдийг маань уйлуулчихсан, агсан согтуу тавьчихсан, шар махтаа хатаагаад сууж байдаг байлаа. Эхнэр маань бүтөөнчин дээрээ өмгдөх шиг болсон ганцхан ахтай. Миний эцэг ихэд ямар ч гим хийгээгүй хэрнээ элдвэр хилүүлээд л бүлцийтлээ уйлчихсан сууж байдаг байж үлээ. Заримдаа бүр оройцсон үедээ хүүхдээ тэрч гисэн гатаа сууж байна шүү дээ. Үгүй яагаад унтааг байгаа юм гэхээр ээж аа хоёр жах уучсан мархалтаад байна гэж гисэн хүүхдээ хүнжилт боочгсон сууж байдаг байлаа. Тэр үед өөртөө ямар их гутарсан гэж бодно. Эр хүн уйлах эрхгүйж тэр шөнө мэлмэртлээ уйлж үлээ. Ингээд л тэндээс нүх оруулж мөнгө муутай байсан болохоор айлын хажуу амбарт түрээсэлж амьдарч эхэллээ. Гэхдээ тэр үед эхнэрийн минь нүд аз жаргалаар дүүрэн байсныг маш тод санддаг юм. Зүгээр л нэг айлын амбарт нүүж ороход тэгж их баярлаж байгааг харахад манад амьдрах ямар их хэцүү байсан харагддаг да. Ингээд би улам ихээр хичээж ажилдаг болсон. Тэгтэл барилга дээр бүтэн 3 сар ажиллаад надад 20,000 төгрөг өгсөн. Энэ хугацаанд ч манайх гэдэг айл бараг мах идэлгүй дан нохон хоол гэдсэн авч ам зогоодог байлаа л да. Ингээд л тэр ажлаасаа гарч өөр ажил хийж эхэлсэн. Өдөр өдөртөө цалингаа өгнө гэсэн байсныг уншаа шууд л ажиллахаар боллоо. Тэр өглөө бяцхан хүү маань "Аава, өнөөдөр манайх махтай хоол идэн тийм ээ?" гэж бүлтгэхнийх үрээ хараад дахиад энэ амьдралд ямар хогийн амьдарч байгаагаа мэдэрсэн юм. Ингээд өдөржин ажилласан 30,000 төгрөгөө бариад мах хүүдээ ундаач ихэр аваад орсон доо. Тэр шөнө хот гэж энийг хөөхөн хүүгээ хараад урам орж илүү ихээр хичээсэн. Тэгтээ одоо тэр амьдралыг эргээд бодохоор эргээд болсон хүч маань байсан юм. Одоо нөгөө махтай хоол иднэ гэд нэхэж байсан бяцхан хүү минь 19-тэй томоо ир болчихсон. Удахгүй Япон явж суралцахаар болсон. Хөөхөн хүү маань араасаа 2 ч хөөхөн охин хүүхд дагуулсан. Амьдралын хүнд хэцүү бүхнийг хамтдаа даван туулж нэг ч удаа хэцүү байна гэж гомдолж үзээгүй эхнэр минь үргэлж миний төшөг тулгуур урам зориг минь байсаар ирсэн чамд хязгааргүй хайртай шүү. Эр хүн туугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг дээ. Хүн болгон л нэг юм уналтын үе байдаг болохоор урам зориг жахаанч гэсэн үг болов гэд өөрийнхөө түүхийг бичиж авлаа. Баярлалаа та бүхэндээ. Хэмээгээд цагтлаа өндөрлсөн байна. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв яг хүний нэг тийм уналтын хамгийн хэцүү үе гэдэг те. Стол нэр ирхэн тугч байран тугалж хариулна гэдэг шиг.
Гэтэ энэ бас хүн болгонд ийм үе байдаг болов. Тэрийгээ гэхдээ даваад гараад эргээд ингээ бодохноо тэр үе би яаж давж туулсан юм бол тэгж давж туулсан да гэд хин нэгэнд бас уран зориг үгүй тийм ээ өөрхийн түүхээр тэр үед чинь бүр тэгтлээ доошоо орсон явж ялла өөрөнд орсон юу гэдэг тий архинд орсон нэг бол одоо амьдралаас уйдаад бүр ингээ ухмээр санагдчихсэн юм уу та яг яаж давмд ийсэн юм бэ магадгүй яг одоо сонсоод тийм байдалд орсон байгаа хүмүүс таны түүхийг сонсоод тэндээс урам зориг аваад таваад гараад ирэх юм билүү тийм ээ. Ер нь бол өнөөдөр өөрөөрөө бахархах ийм л өдөр байна. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Тэгэхээр амьдралын дээр хүнд хэцүү үедээ та яаж давж дийлсэн бэ? Магадгүй бүсгүүчүүд асар их нөгөө төрсний дараа сэтгэл готрол гэж байдаг. Дээрээс нь өөртөө итгэлгүй болох нэг юм хэцүү байдаг л да. Энэ бол яг төрөөд жин асар ихээр нэмдэг штеп. Өөртөө итгэлгүй болоод нийгмээс тусгаарлагдаад ер нь нэг тийм хинж биш болцсон үедээ хэцүү санагддаг. Гэтэл та жингээ хийсэн байж болно, өөрийгөө өөрчилсөн байж болно, ялан дийлсэн байж болно. Тэгвэл өөрийгөө бахархаад би тэр үед тэгтлээ ядарч явах та. Тэрийгэ даваа гарсан, тэгтлээ туйлдаа өргөтэй тэрийгэ ингэж давсан шүү гэж хинтээ бас урам өгье тийм ээ. За мөнгөгүй ч гэсэн бүгдийг тгээс ихсэн сайхан амьдралтай хасуудаар бахархдаг та гэж яг үнэ. За сайхан дурсамжаа гэд 2-7 хоногийн өмнө баахан анхны үргэлээ яриад өмнөх 7 хоногт нээд авахгүй ганцаараа явсаар хат усгасан даа. Тэгсэн нэг нөхөж сонсож болдог доо гэж. Зэ хамтран иршээ танилцуулаад сонсгож авъя тийм ээ. Хамрын битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжээ гэр бүл тавьчирна өдрийн хамрын цацлага. За хэрвээ танд дараах зөвөр илэрж байгаа бол хамар битүүрээд нус гоожоо тасралтгүй найтаагаад хурхираад нойронд муудаад байгаа бол өдрийн хамрын цацлагыг бас нэг хэрэглээд үзээрэй. Ханиадны шинж тэмдгийн хормон зурд багасгах нь ажлын үеийн хамар битүүрлийг хөнгөвчлөн за тэгээд үйлдэл нь хэдхэн минутын дараа түргэн үйлчлэж эхэлдэг ба. Уртдагсан үйлдэлтэй буюу 12 цаг хүртэл үйлчлэхнээ 7-оос 10 хоног хүртэл хугацаагаар хэрэглэхээр дасал үүсэхгүй чигшүүлэгч нэмэлт 2 бодистод хамар хуурайшуулахгүй. Намрах хүчрээдээ үйл ажиллагааг өөрчлөхгүй. За тэгээд дотроо 3 төрөлтэй гэсэн үг. Отрвын 0.1% тагж байна. Отрвын ментол байна. Отрвын 0.5% та буюу хүүхдийг гэж байгаа. Отрвын ментол болохоор энгийн гаралтай ханиу томны шалтгаанд хамрын битүүрлүүд хэрэглэхэд илүү тохиромжтой хүчтэй зингээс анхаарал урсгал мэдрүүлдэг байна. Харин хүүхдийнх нь болохоор хүүхдийн хамрын хөндийн онцлог тохируулж цочроохгүйгээр тусаалга хэлбэрээр савлагдсан уртцгсан үйлдэлтэй нэг тусаагаад 12 цаг хүртэл үйлчлэхнээ 2 төрлийн чигшүүлэгч нь хамрыг хойр ашгаар сэргэлэн гэсэн. Та ханаас авах юм бэ гэхээр бүх имийн сангуудаар хаанаас л хаанаас авах боломжтой хань. За сошиал хаяг нь e-tips захим зөвлөгөөгөө тахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжээ гэр бүл тавьчирна. Өдрийн хамрын цэцлэг байлаа. Хамтдаа сонсогчдоо баярлалаа. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв та өөрийгөө магтах нэ. Тэгээд өөрийгөө тэр хүнд хэцүү цаг үеийг яаж явуулна даван туулсан тийм ээ. Ер нь бол өрдөөл хүч өгөн дээрээс нь яг одоо нэг тийм амьдрал хэцүү санагдаад амьдралын хүнд хэцүү үе тийм ээ туулаад явж байгаа. Ямар ч гарц гаргалгаагүй юм шиг тийм байдалд орсон байгаа хүмүүс магадгүй таны түүхийг сонсвол өөртөө урам зориг өгөөд даваа гараад ирэх юм билүү тийм ээ. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Өөртөө л итгээ даваад л гарна гэсэн байна. Стол нэрээ хүн тэгээд даваад л гардаг да тийм ээ. Тэгээд тэр үеийн хамгийн гол нь эргээд ингээ бодох нэр. Яаж тэр үеийг даваа гарсан юм бол доо гэж бодохоор байдаг. Зяра мэндийг хүргье. Манай өвгийн хэлдэг үг хүн хинчээж болно. Хэн байснаа битгий мартаарэ гэдэг байж үлээ гэж. Ёстой яг оноо. Зяхны сонсогчийг авъя. Бано? За сонсогчдоо таны яриа сайн сонсогддоггүй спикер ч хөвчээр ярьж байна уу? Ямар ч юу Бэн таныг сонсож байна. Таны яриа айгүй бүглүү байна. Спикер ч хөвч биш те. Жохон чанга яриад өгөөрэй. Яасан гинэ? Бано. Одоо зүгээр болж байна. Бэн таныг сонсож байна. За. Би өөрөө далайн өнөө холгож ирсэн юм шүү дээ. Тэр миний хоёр дахь амьдрал. Тэр хоёр дахь амьдралтай дөрөв хүүхэдтэй бас өөрийнхөө төлөв бүхэл чадах бүхнийг хийсэн. Өөрөө гаргуурч юм.
одоо ингээд би хавтууд ингээд хэцүү байлаа. Тэр намайг атуучаад гэр онтоо чавал. Тэр хатуул тохиолдож явдаг. Тэгэхээр яг одоо тань тийм амьдралын уналтын үн ирчээд байгаа юм ба шүү дээ, тийм ээ? Яа, болчихлоо бүгчүүл санагдаж байна. Дөрвөн сайхан хүүхдэн ч одоо хүч болохгүй шүү дээ. Гэхдээ бодох юм даа ಇದು хүүхдэн л. Отмори мосок байна. Өөрийнхөө нэг зэмсэрээ таавхан даалгав гэсэн дээр эйжент гэсэн өөрөж шиг одон лагч болтгол юм болов уу шатас гэж. Одон гэдэг та өөрийнхөө одмыг яриад байна уу? Ээжийнх нь одон. Зөв. Яг юу ч тийм дөрөвдөө тийм хайшаа зовоо явуулсан гэдэг. Тэр үеийнээс суугаар хаамууж. Тэр хүн залуусанд энэ зүүсэн бол энэ асар их алтаад төдөл. Ян зэв гартын одоогийн залуучуудтай энэ хүний одон усгсаа хард сууж зүйлүүд юм шүү. Ихний их ямар нэг үрухтэй тийм үү. Тэгэхээр одоо хэцүү надаа юм. Гэтэ та заавал даваад гараарэ. Тэгээд эргээд их бодохдоо юм жил рүү яриад нэг тэр хамгийн хэцүү үедээ би нэг ярьж үлээ. Тэр үеигээ давчаач дээ гэж бас бодоход ирэх байна. Байна. Байна нэг сонсож байна. Тэгээ ямар ч зүйл давж гална. Тэгэхээр та хүчтэй. Хэд хүүхдтэй би авч амиа орлоо чилүүлэхгүй. Үсгэнрээ мод. Би нэг 50 тавал хөгжил над нас байна. Яг үнэ. Бэрвэ чадлаа. Дөрөвтэй өөрийгөө амиа орлоо чилүүлэхгүй гэсэн. Ястаа өрмөн үлдэх орвоо шүү дээ гэж. Тийм танаараа зүгээр тайлбарлуулах хэлхий. Дамжуулах хэлхий. Ер нь залуучууд хүүхдүүдтэй хүний амьдралыг мөртгөлт нь хатам ээж хатам аавал гэдэг юм шүү дээ салбас олж. Хүний хатам ээж ямар яг тэр үгээрс хүний охин яг тийжл үүжтэй бай. Тэгээд салбгүй мэн тийж ажиглаа олж. Баярлалаа танд. Заавал давгаарай. Тэгэхэд тэгэхээр яг одоо тэр уналтынхын зэг дээр байна. Би 4 хүүхэдтэй. Тэгээд яг одоо бол гэр бүлээсээ салаад эхнэр нь гэр орондоо оруулахгүй байх буюу гудамжаар ингээ хоног төөрүүлээд явж байна. Хамгийн хэцүү үе одоо л тавьж байна даа гэнэ. Таваа гарна да тийм ээ. Дараагийн сонсогч. Байна уу? Байна уу чим дөргий? Энэ нэг зүгдэг мөн үү? Мөн байна. Та радио контраагаад өгөөрэй. За. Одоо яаж вэ? За одоо зүгээр та спикер чихвчээр ярьж байна уу? Таны яриа нэг цаана сонсогдоод байна. Яг одоо кино одоо. Нэг л. Спикер. Одоо яаж вэ? Одоо зүгээр болчихлоо. Спикерээс. За. Одоо юунаас хэлэх юм бэ? За би одоо 50-аад насны хүн байна да. 50-аад нас одоо 50-аад настай гэж одоо би 2-3 амьдралаа зохиож байгаа юм байна. За. Тэгээд залуу байхад нөө жоохон залуугийн тэнгийн хараагаар бас уруу замаар удаа хийж явсан. Өчрөө олохгүй маш хэвдэл сандарч. Энэ хараач ямар ч очир болтоггүй. Зүг явсан би өндөр. Тэгээд ханий чигээр сайн чадахгүй тэгээд залуу явж байгаа. Үнэ танихгүй хүнд нөхцөл чуурч хийж явсараа гатар. Уруу замаар орсон. Бүр тийм сэтгэл зүйн өвчтөй болчтой юм байна. Тэгээд хүнээ танихгүй суусан хүмүүс чинь. Нөгөө хүндээ хууртаж барьсаар байгаа тийм өвчтөй. Дараагийн суусан хүнээ тийм маягаар үдх хандлагатай болчихсон гэж ярьсан. Нэг явж байгаа.
ер нь яахан тийм чантраа найд хөнгө болоод ихэр хүн тэгээд өөртөө найд тасвар зам байхгүй тий. Өөртөө найд тасвар ямар зам байхгүй. Энэ ч ердөө хэцүү хүн хэцүү. Ямар ч хүн тус за хэр чам сайн байлаас гэсэн тэр хүмүүс амьдралд өөрөө хэрэгтэй хэрэгтэй байна. Өөрийнхөө амьдралыг ер нь өөрийнхөө амьдралаас идэвхтэй хүн гэж юу нэг хараад байдаг юм даа л боддог болсон да. Өөрөө өөртөө л найдах хэрэгтэй. Өөрөө өөртөө л найдах хэрэгтэй болж ш тийм үү? Өөр ямар ч боломж байхгүй те залуу улсууд ер нь Герман ингээ аварч баг. Герман миний амьдралд ингээ байх гэсэн тийм юм найдаж тэр нь тууртаж хамаг залуунаас хэдэн жил цаг хугацаа хүмүүс чинь тэгээд нэг юм найдах ингээ их цаг хугацаа ялдаг юм уу гэж бодсон ш. Тэгээд өөртөө ихтэй би чадна гэж маш хэцүү байдалд орж ирсэн. Би хаамын гэмтэл авч эрдэрт мөртөрт олон жилээ тэр үедээ бүх хүмүүс цогтойгоо далгалсан да ганцаараа зүг. Анаа ордиоч гэж бодох үед зөөд байсан. Тэгэж явж байгаа. Тэгээд суусан хань жил маань өнгөрсөн ер нь бас тоочод байна. Тэр бодсон детальч яриад яг ерөнхийдөө би өөртөө итгэж би бас чадна гэж бас хэлж би эрүүл болох ёстой юм байна гэж хамгийн түрүүнд шийдсэн. Маа ямар ч найдваргүй чи бол мөнхийн одоо ингээ хэвтрийн групптэй ингээ хайрын залуу ингээ одоо 30-аад настай ингээ өнгөрлөө штэ ингээ энэ залууг энчнэр хоорондоо ярьж ахыг чи сонсч байна. Та яа синууцшул аваар дурч юм уу? Би нэг үйлдвэрийн ослоор нэг газар ажиллаж байгаа үйлдвэрийн ослоо. Тэгээ би тэрэнд чи нөгөө залуу хүн юмны өчр мэдэхгүй. Оом тогтоол оом уурхаа гэдэг оом тогтоолох ёстой гэдэг. Тэр оом тэгээд тэр оомын өчнөөс аваад болохоор нөгөө хүн амьд гайвуулаад яах вэ гэж би зүгээр тэр чигээр хаяад тэгээд энэ гайвуулахгүй гэж тэгээд өөрөө яачихгүй юу. Тэр ажил төрлөөсөө тэгээд халагдчих яах вэ. Тэгээд наашагийн хүн бараг байхгүй. Наашагийн хүн байсан ч би очихыг өөрөө хүсээчгүй. Хэдэн жил хэвтэртэйсэн бэ та? Хэдэн жил хэвтэртэйсэн бэ? 2 жил 5 сар гэх юм уу? Бараг 3 жил явах. Тэр бүтэн 8-9 сар яг дээш харж явчихсан. Ажил дээш харж явчих чадахгүй. Тэгж явахдаа би заавал босч ирэх шүү гэдэг. Би ингээд дуусах учиргүй гэж өөртөө хариуцж өөрийгөө их тэгдэг байсан. Хажуугаар нь бас хөл ахтал болоод тэр үед ч бас нурд юм байна. Өөрөө ирэхгүй л архинд орсон да. Олон жил болсон 10-20 жил болсон. Тэгээ нэг өдөр би гэж юу болоод архинд орж ирээд юу болж миний амьдрал би ингэх гэж энэ ороод ирсэн юм гэдэг. Нэг өдөр би нэг нулимсаач үе гэж бодож байгаа нулимсаа өндөж босоод би миний чадах юм байх л ёстой. Тэгээд үтгэхтэр байгаа тэгээд олон төрлийн ажил өөрийгөө чадах хэрэг. Тэгж жаад нэг бизнес тал юм байж байгаа. Айгуу болсон да. Тэгэхээр бизнес дээр орж ирээд асал шантруул тэгэл цаашаа зам байхгүй шүү дээ. Тэгээд юм тэгээд хиттэйгээд сууд бүчдэг юм гэж байхгүй шүү. Цаашаа бас олон жил тэмцэн. Тэгээд юу яа шантрах голны хүн шантарч л байна. Тэгэл жоохон шантрах юм нэг биш дөндөө гар. Өдөр болгон хүн шантруулах юм тохиолдсон шүү. Тэр болгоны тэгээд тууштай шантрах өөртөө зоригтой би чаднаа авнаа гэж юу ч бодохгүй зүтгээд байгаа. Тэгээд 10 жилийн дараа нэг мэтгэд жоохон байр сууриа бүр амар байж өөрийгөө аваад явах чадвартай байна. Тэгээд шинэ ханаач одоо би дөрөв байхад Стэнад тэгээд одоо хоолойхыг боддог да. Мундаг байна. Баярлалаа. Танд. Магадгүй одоо нэг тийм өөртөө найдсан дээр тийм ер нь хүн биш өөртөө харин хүн дэм хүн гарч ирэн тэрийгээ сайн таньж өөрийнхөө амьдрал яг энэ миний хийж чадах ажил зам мөн гэсэн тэрийгээ дөнгөөрөө хүн бас мэдрэх ёстой болоо гэж бодсон шүү дээ. Тэрэн дээр чинь бас туслах хүн гарч ирлгүй яг тийм хүн болгон цаашаа байна гэж байна. Тэр чинь жоохон ташуурах хүн гарч ирвэл тэрийг алдаж болохгүй тийм ээ. Тэгээ хүний итгэдэг алдаж болохгүй би хэлсэндээ харин миний ганц авдаг хамгийн сайн чанар гэж хэлсэндээ маш үнэнч хэлсэндээ заавал хүрдэг. Бүтэхгүй ч гэсэн би бүтээдэг байсан.
Удаагийн нөхрөөч ороод хамаагүй би тэрүүнд амарсан бол би заавал тэр цаг хугацаанд бүтээдэг байсан. Тэр миний одоо жоохон одоо сайн яваагийн юу юм уу та гэж боддог. Ондог байна хаа. Тэндээ хөрөх яаж тууштай өөртөө тэгээд имэйл 3 имэйл хийхдээ. Ондог байна хаа, баярлалаа. Гэр бүлд наад жаргал сайхан бүхнийг хүсье танд. Баярлалаа. За 2 жил агас хэвтэртэй байж байгаа. Босож ирсэн. Тэр үед нөхөл хацал тохиолдсон. Айхтар шүү тийм ээ. Нураад унмаар үе. Тэрээс нь архин дэм олон жил байсан. Одоо тэгтэл тэрийгээ даваад тулцсан юм ингээд. Үнэхээр мундаг байна. Тя дараагийн сонсогчийг авъя. Банаа. Банаа сонсогч аа. Сэмэнэ. Бүчим төргий. Арам. За, хоёлаа сэдв сонссон тий. Сонсоо. Би өөрхөн амьдралд болсон юмыг ярих гээд. За, таныг сонсож. Би нэг ухаан орчин цагаас хойш ээжийг мэдтгүү менежмент паднаас барьсан. Тэгээ би дараа нэг эрэгтэй дүүтэй маань 14 настай хат өнгөрч ирсэн. Тэгээд би аахаа эцэг нэгтэй их ондоо дүүн байдагс байхгүй. За. Тэгээд тэрнээс хойш тэгээ би тэр аханда байжгаад 20 настай дээж болоод 20 настай дээж болоод анхны амьдрал маань юу нь бол тэр хүмүүстэй аюу хамааралтай тэр хүмүүсийн амьдралд аюу оролцдог. Тэгээд тэр миний том хүүгийн минь аюу их гар хүрд саддаг ялла. Гэр бүлийн хөлөөлөл үлддэг байсан. Тэгээд тэр хүмүүс аюу амьдралд нь оролцдог. Тэгээд би хүүгийнхаа салаад ирчихсэн тэр айлд. Тэгэхэд манай тэр айман дүүн манай хүүг амар ингээ гарын орон болцсон зодоод ажиллаж ирсэн чинь. За. Тэгээд нөө дүүр хийснээр нь кол асгасан гэл. Яа тэр жоох. Тэгэл нөө нэг нуруунд бүр ингээ гарын орон болцсон зодсон тэгэл бэрэ хүүгээ тэрэл ээж настай ийм амьдрал үзүүлэх гээл тэр айлаас чигсэн тэр хүнээс салсан. Тэгээд нэг жил гарангийн дараа манай дүүг шүүгдсэн байсан. Миний төрсөн дүүг яагаад шүүгдсэн? Нэг бэрн манай дүүний эрдэнэд байсан. Зөв. Тэгээд тэр үед нь би дүүтэйгээ шүүхэр ороод би бас өөрөөс нь 5 сая мөч авч ирсэн. Тэгээд тэр 5 сая төгрөг аваад тэр нь бол аахан талын хамаатнуудаас ер нь зайгаа барьсан да. Тий. Одоо л тэгээ 2 дахь нөхөртөөгөө их хүүхдээрээ тэгээ уу сайхан жаргалтай амьдарч байна да. Нэх хөөрхий юм бэ. Баяр үргээ. Баярлаа. Ахаа таалбартаж ахад сандарч байна. Зүгээр. Бид нар ч амьдралаа л ярддаг төвтрүүлээ. Гэтэ мэдээж хамгийн яг тэр үед бол хамгийн хэцүү юм. Тий. Өөрөө ч гэсэн багтаа за амар их задуулж илаа. Өнчөрөөс нь болохоор дээр л хүн зөндөөл байт юм лээ дээ. Өнчөнд ноёолоо гэж. Тий. Шүү. Гэтэ одоо тэрийг даваа гарцсан байж тийм ээ. Тий. Тийм байна. Гэр бүл наад жаргал сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баярлалаа. За хараг сайхан өнгөрүүлээрэй. Яа. Янасаа урт маань битсэн байна. Өчигөө минь автын осолд ороод хэвтэрт орж амьдрал хөмрөг шиг л болсон доо. Босож чадсан сэтгэл зүй трама үүсдэг юм шиг хичээж л явна да. Болон доо бүтэндээ гэдэл гой нэвтрүүл шүү гэсэн байна. Мундаг байна тэгээд илүү хичээгээрээ амьдрал одоо нөгөө дээд тэнгэр бурхан гэж байдаг бол харж үзэндээ гэж тийм ээ. Хичээгээд байгаа хүмүүсийг заавар шагнадаг юм аа. Тэгэхээр тэр өдөр ирнэ. За хамтрагчид танилцуулаад үргэлжлүүлээд дараагийнхаа сонсогчийг авъя. Өдрөлийн хамтрагчаар Япон чанарын Такатагаас Батбүг чанаруудаа адилхан Итажи тавлан аккумулятор. За Итажи тавлан аккумулятор 110 жилийн дүүхтэй Японы брэнд байгаа. 2024 оны 8 сард Японд үйлдвэрлэгдсэн цоо шинээр орж ирсэн ба. Ашиглалтын хугацаа нь болохоор 5-аас 6 жил явгуудаа адилгээтэй өндөр хүчин чадалтай SSA үзүүлэлт хамгийн өндөрт бол хасах 50 CS-ийг тэсгэм мөгдөнд хөдөлгөөрийг 1-2 секундэд шууд хасах чадалтай. За 20,000 км буюу 12 сарын баталгаа өгөх нэ. За
мянган км буюу 5 жил явах удаа эдлгээтэй хүүтэн тасах чадал нь массан. За тэгээд Таката Япон сэлбигээс худалдаа авалт хийсэн бүх компьютертой 20,000 км буюу 12 сарын баталгаа танд өгч байгаа юм билээ. Хаяг байршлын хувьд болохоор Баянбүрдээс тасгай өгсөх зам дагуу ЭМО шатхан түгэх станцд байрлах Таката Япон сэлбийн дэлгүүрээр мөн 1-р хороолын арын зам дагуу отхон жилийн авто сургуулийн баруун талд нь Таката Япон сэлбийн сервис байгаа. Хавлын MRT B1 давхурт нь, Сансрын MRT 6 давхурт нь, 10-р хороолын MRT B1 давхурт нь байгаа юм байна. За мөн Тэбэдэ андуудын замын урт талд нь Panasonic ягаан байрны 1 давхурт нь байгаа ахнаа. За ажиллах цагийн орн өдөр бүр 10-аас 19 цаг хүртэл ажиллаж байгаа. Харин 4 салбартаа дараах 10 үйлчлэгийг үн төлбөргүй хийж байгаа юм билээ шүү. Хөдөлгөөрийн тос солих хугацаа бос эсхийг шалгах юм байна. Хүргэлтийн шигний температур хэвийн байгаа эсхийг шалгаад өгнө. Агааш хөгж болон салаан шүүрний бохирдлын төвшинг шалгана. Компьютерийн цэник дууссан эсхийг шалгаад өгнө. Сэвчээ муудсан за мөн ток аяллаа асуудал байгаа эсхийг нь кораптны тос солих шаардлагатай юм уугүй юу гэдгийг шалгах нь. Шил арчигч хэрзээ илэгдэж муудсан. За дээрэс нь гэрэлтүүлгийн систем бүрэн ажиллаж байгаа мó үгүй мó гэдгийг шалгах нь түвшний шүүр солих хугацаа болон бос эсхийг шалгах нь за хоромсны наклаадны илэгдэл хэмжээнд хүрсэн эсхийг үзээд өгнө. Холбогдох утасны дугаар нь 72 72 11 11 72 72 11 11 хотын аль ч бусад хүргэлжтэй сервистэй байдаг. Сошиал хаяг Takata Japan Auto Parts гэх пэйж рүү ороод лайк, фоллоу дараад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Япон чанарыг Takata-гаас бат бөх чанаруудаа адилхан Hitachi товлон аккумулятор байлаа. За хөрвүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Манай Өчим дөргий. Өчимд. За, хоёлаа сэдвээ сонсцсон тий. Тийм. За, би ер нь өөрийнхөө амьдралыг бас эхнээс нэг жоохон товчхон ярьчих гэж бодлоо. За. За, 2010 онд одоо уг нь өөр охин цай нөгөө охин маань ч надад сайн байл. Гэж яагаад яг өөр охинтой нэг шөнийн асуудлаас болоод хүүхдтэй болоод нөгөө өнтэйгээ одоо амьдарч байна л да. За. Гэхдээ хамгийн гол нь яагаад өдийг хүртэл амьдрахтаа хэцүү ер нь зовлонгууд нэлээд толлоо. Хамгийн гол нь надад айгүй сайн. За ганц гэмэн хартай. За ажил хийж болдгоо олон нийтэд хамт олонтой эмэгтэй хүмүүстэй ажиллаж хийж болдгоо ажил хийх болгонд байнгын залгаастай байнгын хартастай. Эсрэг үүсний хүн бол ойр байх боломжгүй байна. Эсрэг үүстэй хүн болгонд ерөөсөө нэг ажлын хүн орой залгаад юм асуух юм бол тэр шөн тэгэл хэрүүл гарч явахаас өөр хэрэг байхгүй. Тэгэл хэрүүл хийгээл мууцтай тэнгүү тамбай хорлон юмнаас үсрэн машин тэрнээс үсрэн тэгэн ингэн гэл. Тиймэрхүү жилийг туулсаар хагаад 5 хүүхэдтэй одоо үрдийг хүрч байгаа. Гэхдээ хамгийн гол нь би яагаад ингэж байсан бэ гэхээр хамгийн гол нь тэр хүн надад сайн юмаа зориулаад гэж байгаа. Гэхдээ ийм хүн сайн байгаад тэгчих чинь энэ хүнийг хайж явж чадахгүй дээ. Тэр өөр хүмүүстэй бас орхиж явж чадахгүй дээ. Бас нэг одоо би ч өөрөө нэлээд ойр дотны хүмүүсээ дандаа салсан, хагцсан ийм юм үзсэнтэй. Миний багаасаа боддог байсан зүйл нь эмэгтэй хүнд ийм хагцал өөр хүмүүстэй ганцаардлын ийм юмнуудыг үзүүлэхгүй юмсан. Бусдад өөр хүмүүстэд ямар хэцүү байдаг вэ гэдгийг өөрөө мэддэг болохоор төвчсээр байгаад үтих хүрээд одоо бол сайхан амьдарч байна. Гэхдээ хавталт нь хിവэрээ яг уу байх уу байсаар л байгаа. Хамгийн гол нь гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөөч гэдэг юм уу ямарваа нэгэн эхнэр нөхрүүдийн подкаст юмнуудыг үзүүлж янз бүрийн гадуур явж жоохон олон нийтэд харьцуулж иж бас өөрийн болгож авдсан байлээ. Энэ хүнийг бас асар залруулж болдсон байлээ шүү гэдэг залуучуудаа ерөнхийдөө жоохон ойлгож хэлэх гэсэн. Тийм байна. Нөгөө хартаа үнийг бол засахгүй гэж залуучууд манай ганц нэг хүн хэрүүл хийгээл ганц нэг хүн нэг нь амин орлын нэг муудалцаад тэгэхээр тэгээд салцдаг за энтэй бүтэхгүй юм байна амьдрахгүй юм байна гэл. Салцдаг. Тийм. Энд чи юу хохирч өөр хүмүүсд нь л хохирдог үлддэг. Тийм л байд юм байлээ шүү. Залуучуудаа юмд жоохон төвчээртэй андараа л гэж хэлээ да. Таасаа хэлсэн шүү дээ. Би танаас нэг юм асуумаар санагдаад болтгоо. Тэр хүн надад хайртай. Би одоо ганц шүний асуудлаас болоод энэ хүнтэй сууц хөөгчтэй болоод хамт байна гэж хэлсэн шүү дээ.
одоо 5 хүүхэдтэй та хоёр ээж аваа болоод 5 хүүхэдтэй тийм ээ. Одоо та хайртай юу? Хайртай. Би угаасаа анхнаасаа нэг хүүхэдтэй болоод цэрэгт явчихсан юм л да. Хичээд над дээр бүр өдөр шөнөгүй байнгын ирдэг. Ерөөсө 7 хоногт 3-4 удаа байнгын ирдэг. Тэгээд энийг хайрыг хүн дааж чадахгүй л өөр яах юм гэж бол Ястай. бүх сэтгэл зүрхэл зориулсан да. Хүний хайр гэдэг агуу шүү. Гэтэ яг нэг юмыг та үгүйсгэж буюу өөр тал байдаг гэдгийг хэллээ л дээ. Нөгөө амар хартай хүмүүс бол засардгүй маа хар болоо өвчөө гэдгийгсэн та болохоор засарч болдгиймаа гэдгийг хэллээ шүү дээ. Тийм болдөө шүү манайхаа. Тэгээ би дээрээс нь хамгийн гол нь манай ихтер маань эдгээр тийм хартаач гэсэн ерхэд гэр орон маань цэвэрхэн, үр хүүхдүүд маань цэвэрхэн хувцастай. Тэгээд намаагч нэг халтар хувцастай явуулахгүй. Анх битээр готол зарж үзлээ, мах зарж үзлээ, машины ард 8 ээж үзлээ, жижиглэнгийн 1000 бараа зарж үзлээ. Тэгэл ингээд энэ тентхийн ажлуудаар ажиллаж үзлээ. Би ч одоо олон нийтийн байгууллагын юмнуудаар зөндөл ажиллаж үзлээ. Хардаа, салдаг юмнууд байлаа. Хамгийн гол нь олон нийттэй цуг нөгөө хүнээ дагуулж яваад ямар нэгэн сэтгэл зүйч подкастуудыг сонсож яваад тэгэхээр хүн угаасаа засардаг юм байлээ. Хүн алтайгаа ухамсартай шүү дээ. Залуу байхад тэгэл өөрийнхөө дайраал тэгдэг байсан. Тэгээд юм ойлгоо иртгэл юм байлээ. Тийм учраас бас нэг ойлгоод бурууг нь сайн засаж аваасай гэж залуучуудаа хүсье да. За баярлалаа танд. Маш сургамжтай амжилт өглөө дэгэр болд наадж байгаа сайхан мөхнийг хүсье. За баярлалаа. Баярлалаа сайхан өнгөрүүлээрэй та. За. Яасан. Мундаг юм бай тийм ээ. Тэгэхээр энд бас нэг ойлголт. Амар хартай хүмүүс засвардгүй маа, эзэж болдгүй маа гэдэг ч юм уу те. Энэ бол өвчөө гэж хэлсэн бол энэ засагддаг юм аа, ойлголцож болдго юм аа, хүн өөрчлөгддөг юм аа, хүн алдаагаа ухаардаг юм аа гэдгийг бас батллаа. За энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч амын найруулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжээ гэр бүл тавьчирна. Отрын хамрын цэцлэг мөн Япон чанарыг Такадагаас бат бөх чанар удаа адилын Hitachi давлан аккумулятор байлаа. Өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдоо баярлалаа. Та бүхэн сайхан амарцгаагаарай. Маргааш энэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.